За сайн байцгаана уу бүгдээр нь энэ өдрийн мэндийг хүргэе. Тэр интернетийн хөгжлийг ярихаас өмнө эхлээд нэг энгийн жишээгээр яриагаа эхлэе гэж би бодлоо. Тэгэхээр бидний өдөр тутмын хэрэглээ болсон нэг талхны үн ямар үнэтэй байдаг вэ та бүхэн мэдж байгаа тийм үү? Тэгэхээр нэлээд хэдэн жилийн өмнө бид нэг талхны үнээр интернет кафед нэг цаг суугаад 5 дуу татаж сонсдог ийм боломжтой байсан. Тэгвэл өнөөдөр нэг талхны үнээр бид гэрээсээ интернетэд холбогдоод 500 дуу сонсох боломжтой болсон байж байгаа. Тэр энэ бол яа харахгүй интернетийн хөгжилд гарсан, хэрэглээнд гарсан том өсөлт байсан гэдэгтээ та бүхэн бол санал нийлэх байхаа. Энэ бол яа харахгүй хөгжил, тийм үү? Хөгжил. Тэр энэ хөгжлийн тухай бид нар бол ярина. Интернет Монгол улсад хэрхэн хөгжиж ирсэн? Ямар төвшөнд өнөөдөр хүрсэн? Цаашдаа бид нар ямар хөгжлийг авчрах гэж байна вэ? Энэ тухай бид нар өнөөдөр ярих юм аа. За тэгээд бид нар интернетийн хувьсгалын тухай нэгэнт ярьж байгаа болохоор өмнө нь одоо 15 жилийн өмнө интернет ямар байсан тухай сануулъя гэж бодлоо. Бид нар 15 жилийн өмнө бол айл өрх интернетэд холбогдохдоо гэрийнхаа телефон утасны шугамар нэлээд одоо удаан хугацаанд дайл хийн гэж ярьдаг. Ингэж холбогдож байгаад за тэгээд интернет холбогдно. Нэлээд удаж иж холбогдно, холболт тогтоогдно. За ингээд холболт тогтоогдсны дараагаар за бид нар одоо интернетийн одоо нэг веб хуудас дуудаад нэг зураг үзэж гин гэж бодъё л доо. Тэгэхэд зураг маань бол одоо ингэж нэлээд удаж байж алгуураар урсаж гарч ирдэг байсан. За энийг бол бас зарим хүмүүс бол мэднэ, зарим нь бол мартсан байх. Зарим нь одоо залуучууд бол энийг сайн мэдэхгүй. Яг ийм л байдлаар бид нар интернетийг хэрэгэлдэг байлаа 15 жилийн өмнө. За тэгвэл ийм интернетийн хэрэглээг тухайн үед бол хэрэгжилж байсан айл өрхийг аваад үзэх юм бол нэг 1000 хүрэхгүй л айл байсан байна. За 10 жилийн дараа байдал яаж өөрчлөгдсөн бэ? 10 жилийн дараа. 10 жилийн дараа бол одоо байшингийн орой дээвэр дээгүүр шилэн кабель утас хаасайгууд эмх замбраагүй татагдаад тэр кабелаасаа айлын цонхоор утас нь одоо сүвлэгдэж ороод за ингээд кабелийн утасныхаа үзүүрийг компьютерт залгаад ингээд интернет холбогддог байсан. За ийм маягаар интернет холбогддог байсан айл өрх бол тэр үед бол 4500 орчим байжээ. 4500 орчим айл өрх байж. За тэгээд бусад үлдсэн хүмүүс нь одоо интернетэд яаж холбогддог байсан бэ гэхээр интернет кафед орж интернетийг хэрэглэдэг байсан. Интернет кафед ордог. За тэгвэл 2011 онд Univision компани шилэн кабелийн өндөр хурдны интернет үйлчлэгийг нэвтрүүлсэн. За, Univision компани шилэн кабелийн интернетийг нэвтрүүлэхдээ дэлхийн стандартаар суугчлаар орон сууцны суугчлаар кабелийг айл болгоны одоо гэрт нь оруулж за энэ одоо үзүүрт нь бид нар Wi-Fi төхөөрөмж залгаад ингээд интернетийг өндөр хурдаар ашиглах ийм боломжийг бид нар бүрдүүлсэн юм аа. За энэ одоо төслийг хэрэгжүүлэхдээ бид нар өнөөдрийн хүртэл нийтдээ 7000 км шилэн кабель татсан байдаг. За энэ 7000 км гэдэг бол Монгол улсын зүүн хязгаараас баруун хязгаар хүртэлх зайг 3 нугалсан хэмжээний ийм одоо урт байж байгаа. Тэгэхээр энэ бол ямар их нүүр их ажил байсан бэ гэдгийг та бүхэн бол төсөөлж байгаа байхаа. За ингээд орхны хүрхэрний зургийг бол байж гэн 2 мегабайтын хэмжээтэй зураг. За энэ зургийг хэрвээ бид нар 15 жилийн өмнөх хурдаар татсан бол дор хаяж 1 цаг болж иж гарч ирэх байсан. За 10 жилийн өмнөх хурдаар хэрвээ татсан бол энэ зураг бол 10 минут болж иж гарч ирнэ. За өнөөдрийн хурдаараа бол энэ бол секундээр хэмжигдэх хугацаанд л гарч ирнэ. Энийг бол бид нар бол одоо бүгдээрээ мэднэ, тийм үү? За тэгээд Univision-ийн интернет орохтой хамт бид нар бас телевиз үзэх хэв маягт бол бас хувьсгал авчирсан байж байгаа. IPTV үйлчлэгийг бид нар анх түрүү Монгол улсад нэвтрүүлсэн. IPTV орсноор бид нар яасан бэ гэхээр телевизийн нэвтрүүлгийг ухрааж, буцааж үздэг. Хамгийн сүүлийн одоо 72 цагийн хугацаанд бид нар телевизийн нэвтрүүлгийг дуртай үедээ дуртай суугаа ухрааж, буцааж нөхөж үздэг ийм боломжийг бүрдүүлсэн байж байгаа. За тэгээд бид нар Univision-ийн одоо интернет IPTV-гээс гадна бид нар кино үзэх бас тэр хэв маягийг өөрчилсөн байж байгаа.
Бид нар өмнө нь одоо Univision-аас өмнө кино театрт очиж үздэг байсан. Тэгвэл өнөөдөр яаж вэ? Өнөөдөр бид нар дэлхийн киног, Монголын сүүлийн үеийн киног, Холливуудын өхөл одоо кинонуудыг бид нар гэртээ суужгаад, гэр бүлээрээ суужгаад телевизийн дэлгэцэн дээрээ ямар ч киног одоо их өндөр чанартайгаар үзэх ийм боломжтой болсон байж байгаа. За ингээд бид нар энэ 200 мянган айлд интернет, IPTV, кино сан гэд энэ боломжийг авчирсан байж байна. Гэтэл хөдөө орон нутагт амьдардаг. За мөн хотын гэр хороолол, хотын захын дүүргүүдэд амьдардаг айл өрх бол 600 мянга орчим байд юм байна. Энэ 600 мянган айл өрхөд бол шилэн кабелийн сүлжээ хүрэх нь бол эдийн засгийн болоод техникийн ямар ч боломжгүй байгаад байна. Тэгэхээр энийг бид нар одоо хэрхэн яаж шийдэх вэ гэдэг юм асуудал бол гарч ирж байгаа. За тэгэхээр энэ өрх айл гэр бүлээрээ суужгаад интернет ашигламаар байдаг. Бүгдээрээ сууж байгаад компьютераараа интернет холбогдмаар байдаг. За тэгээд хямд интернетийг хэрэглэмээр байна. За мөн энэ интернет нь үргэж онлайн баймаар байна. Телевизийнхаа нэвтрүүлгийг нөхөж үздэг байна Univision-ийн хэрэглэгч чиг. Тэгээд кино сангаас кино татаж үздэг, дурынхаа киног татаж үздэг баймаар байна. Энэ боломжийг Монголд гэр интернетийн үйлчлэгийг авчирснаар бий болгож байна. Гэр интернет. За энэ төхөөрөмж нь Монгол улсын одоо нутаг дэвсгэрийг бүрэн хамарсан энэ 4.5G сүлжээ байж байгаа. Тэр сүлжээнд холбогдно. За тэгээд энэ төхөөрөмж танаа гэрт байна. Энэ төхөөрөмж танаа гэрт Wi-Fi сүлжээг цацруулна. Энэ Wi-Fi сүлжээгээр одоо гэртээ байгаа компьютер, гар утас, таблет тэгээд суурин утсыг холбоод интернетийг ашиглах боломжийг бүрдүүлж байгаамаа. За тэгээд интернетийн бүхэл төрлийн хэрэглээнүүд сошиал медиад холбогдож болно, видео үзэж болно, Facebook хэрэглэж болно. Бүхэл төрлийн хэрэглээнүүд бол энэ дээр бол байж байна. За тэгээд нэг хэрэглээг хэдүүлээ туршиж үзье. Facebook Messenger-ээр хөдөө орон нутагт байгаа манай гэр интернетийн анхны хэрэглэгчтэй бид нар холбогдоод үзээдгий. Ингээд хорлоогийн гэр бүлтэй холбогдож хэдүүлээ бас энэ хэрэглээг туршиж үзье. За тэгэхээр одоо миний энэ таблет энэ гэр интернетийн төхөөрөмжтэй холбогдсон байгаа. За мөн ялгаагүй хорлоогийн гэрт бас яг энэ төхөөрөмж байж байгаа. Хорлоогийн одоо гар утсаараа холбогдоод бид нартай Facebook Messenger-ээр видео чат хийх юм аа. За хорлоогоо дуудлаа. Видео чат хий. За дуудаж байна. Байна уу? Байна. За, сайн байна уу хорлоо? Сайн байна уу? За, сайхан үлж гэнэ үү? Сайхан үлж. Шинэ оны минь төргийа. Шинэ оны минь. За, гэр интернеттэй болсон сэтгэлдээ манай үзэгчтэй хуваалцаач. За, гэр интернет үйлчлэгээний анхны хэрэглэгч болж аваад маш их баяртай байна. За, өндөр хурдаар интернет орж хүссэн мэдээлэл үзэж найзуудтай хүснээрээ видео дуудлага хийж холбогддог болсон байгаа. За манай гэрийнхэн ч юм уу ялгаагүй нэгэн зэрэг интернетээр аялж хүссэн сүүлийн үеийн одоо шинээр гарч байгаа кинонуудыг цаг албан үздэг болсон маш их баяртай байна. За интернетийн хурд ямар байна? Тасалдж байна уу? Хурд бол тасалдж байгаа юм бол ерөөсөө алга байна. Хурд бол айгүй сайн байна. За эргэн тойронд ингээд гараад явхад хашаан дотроо одоо интернетийн хурд ер нь ямар байна? Чи нэг үзэгчдэд манай үзэгчдэд үзүүлэх үү? За тэгье. За ингээд эргэн тойрон явхад интернет бол одоо тасалдахгүй урдан байна тийм ээ? Тий. За баярлалаа. Хурдад
үнээр сайн орж байна. Ямар нэгэн бичлэг хийхэд бол ямар ч гацал байхгүй. За баярлалаа. За баярлалаа. За амжилт хүсье баяртай. За ингээд бид нар Сэлэн аймагт байгаа хорлоотой холбогдоод үзчихлээ. Лүх ТV-гээр телевизийн нэвтрүүлэг үзэж болно. Бас кино үзэж болно. За энийг хэдүүлээ бас туршиж үзье. За ингээд телевизийн нэвтрүүлэг харж байна. За энд одоо бид нар гадаадын, дотоодын олон сууг байж байгаа. За энэ Монголын одоо үндэсний телевизийн нэвтрүүлэг одоо гарч байна. За ингээд бид бас өөр дараагийн Монголын үндэсний телевизийн 2 дугаар суугийг үзэж болж байна. За аашаа ингээд шууд нэвтрүүлгүүдэд суугуудаа сонгоод явах боломжтой. Монголын одоо Монгол HD сууг гарч байна. За ингээд гэх мэтэр бид нар бол телевизийн нэвтрүүлэг үзэж болно. За бас кино үзэх боломжтой байж байгаа. За ингээд хэдүүлээ кино үзье. За кино сонгоос кино үзье. За Монголын кино сонголоо. За үргэлэг киног үзье. За кино гарч байна. Ямар нэгэн тасаллалах дууд үрсний чанар бол сайн байна. За одоо өөр нэг Холливуудын кино татаад үзэтгэе. Холливуудын кино. За энд Star Wars байж байна. Star Wars-ыг сонголоо. За Star Wars-ыг үзье. За муу ялгаагүй гарч байна. За ингээд бид нар өдөө одоо Сэлэн аймагт амьдарч байгаа хорлоогийн гэр бүлтэй Facebook Messenger-ээр амжилттай холбогдлоо. Лүх ТV-гээр одоо гарч байгаа Монголын телевизийн суугуудын нэвтрүүлгийг үзлээ. За бас Лүх ТV-гээр кино, Монгол кино болон Холливуудын кинонуудыг үзлээ. Тэгэхээр ийм одоо хэрэглээнүүдийг гэр интернетийн тусламжтайгаар хэрэгжилж болох юм байна. За ингээд түрнээс гадна бид нар энэ төхөөрөмжийн тусламжтайгаар бид нар гэрийн утастай бас болох, суурин утастай болох боломж бүрдэж байгаамаа. Энэ суурин утсаараа бусад суурин утастай холбогдож ярьж болно, мөн гар утастай холбогдож ярьж болно. За түүнээс гадна сая бол Монгол дотроо ярих боломжийг бол ярьсан. Гэтэл дэлхийн аль ч улсад байгаа бас энэ IP77 дугаартай хүмүүстэй бас холбогдоод ярих боломжтой юм аа. За ингээд энэ 600 мянган айл өрх бол гэр интернетийн тусламжтайгаар өндөр хурдны интернет ашиглах боломжтой боллоо. Телевизийн нэвтрүүлгийг Univision-ийн адилаар ухрааж үзэх бас боломжтой боллоо. За кино үзэж болж байна. За мөн суурин утас хэрэглэж болж байна. Тийм үү? За тэгэд энэ төхөөрөмжийг Unitel-ийн хэрэглэгч бол тэг төгрөгөөр авах боломжтой болж байгаамаа. Энд хөрөмжийг тэг төгрөгөөр авах. За ийхүү Unitel Group 2011 онд шилэн кабелаар өндөр хурдны интернетийн үйлчлэгийг үзүүлж байсан. Мөн телевиз үзэх хэв маягт өөрчлөлт оруулж, хувьсгал авчирч бид нар телевизийг одоо ухрааж нөхөж үздэг ийм боломжтой болгосон. 2012 онд бид нар Холливуудын киног гэрээсээ одоо гэр бүлээрээ суугаад үздэг боломжтой болгосон. 2015 онд бид нар Лүх ТV-г оруулж гар утсаараа, таблетаараа бас телевизийн нэвтрүүлгийг кино үзэх боломжтой болгосон. 2016 онд бид нар орон даяар 4G сүлжээг амжилттай нэвтрүүлсэн. Ингээд өнөөдөр бид нар гэр хорооллын орон нутгийн хэрэглэгчид гэр интернеттэй болж энэ бүх хэрэглээнүүд хэрэглэх боломжийг бүрдүүлж байна. Бидний амьдралд өөрчлөлт шинжлэл байнга бий болж байдаг. Харилцаа холбоо хөгжих хэрээр бид өөрсдийн оршин суугаа газар зүүн байршлаас үл хамааран бие биентэйгээ илүү ойртож холбоотой амьдрах боломж бүрдэж байдаг.
шилэн кабелд холбогдож амжаагүй байгаа орнуудад гэр хороолол эсвэл лагерт амьдардаг айл өрхийн гишүүн бүрт гэртээ олуула интернетэд холбогдох боломжийг гэр интернет үйлчилгээ олгож байна. Монголын хамгийн өргөн 4.5G сүлжээнд суурилсан гэрийн интернет хөрөмжийг Монгол орны өнцөг булан бүрт оршин суугаа өрх бүрт зориулв. Гэр интернет